Миний сүүлийн 3 жилийн ярьж зарчилгаа нэг салфетик маскын дээр л тогтчих дөө. Нарны тос 2 дээр. Өнгөрсөн зон тэгтээ бас нарны тос төрхөж чадаагүй нэлээд их толбтолсон нүүрэн дээрээ. Надад багаас минь нэг бодол байдаг гэсэн аахгүй юм. Битэн болоод төрсэн юм чи тэр зүйлсийг ер нь хийж сурвал зүгээр юм байна да гэж бодож исэн зүйлсүүд байдаг. Тэгээд тэр нь юу вэ гэхээр дуул сурах, бужиглал сурах, хөгжмөдөд сурах, зураг зурж сурах, хоол хийж сурах, юм ойд сурах, тэгээд бас гооцоотой анхаарч сурах гэд ингээд цаашаа мэдээж олон юм байгаа нэмэгдэнэ. Өдийг хүртэл эдгээр зүйлсээс дуулах, зурах, бүжиглэх, хөгжим тоглох, тэгээд хоол хийх, нарийн бов хийх, хувцас хийх гэх мэтчлэн суралцаад ер нь заримыг нь 100%, заримыг нь 80-90% явж байгаа. Тэгээд ер нь бол арьсаа арчилж, бүсээ арчилж мөн эрүүл чирэг биетэй яханд бол бас бие арчилж сурна шүү дээ. Тэгээд нүрээ бодож сурах хэрэгтэй, зөв хувцас сурах, хумсаа арчилж сурах, гэх мэтчлэн сормоос хийж сурах гэдэг ингээд олон зүйлүүд байгаа. Тэгээд эднэрээс бодож байгаад би хамгийн хурдан тэгээд арай ажиллагаа багтай сормоос хийж сурах юм байна гэж бодоод тэгээд таньдаг дүүгийнхаа ур чадвар мэрэгжлийн сургалтын актемд 10 хоногийн сормоос артистаар сурсан. Би өнгөрсөн жил сурч төгссөн байхгүй шинэ жилийн оны өмнөх гэсэн үг. Тэгээд шинэ жилээр ээжтэй сормоос хийж өгнө гэдгсэн чинь амжаагүй. Тэгээд цагаан сараар хийж өгье гэдгсэн чинь бас амжаагүй. Тэгээд Мартин 8 болохоос өмнө ямар ч гэсэн сормоосыг нь хийж өглөө. Манай ээж бас над шиг ингээд сормоос хийлгээд байдггүй. Тэгээд ээж тугал шиг нүдтэй болгочгоо ингээд арай нэг харахад мэддэхгүй тийм шингэн хийлээ шүү гэд бас надаа санаагаа оноогоо хийсэн. Тэгээд би санаа онооныхын дагуу захиалгын дагуу классик сормоос хийсэн. Энэ сургалтын төв маань миний таньдаг Дотон дүүгийн ажилладаг сургалтын төв байхгүй юу? Тэгээд олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хөдөө орон нутаг гээд маш холоос хүмүүс ирж суралцдсан байлээ. Намайг суралцж байгаа хугацаанд анги бол байнгын дүүргэлттэй яг цагийн хуваарийн дагуу араасаа хичээлүүд нь ороод хөл хөдөлгөөнтэй байд юм билээ. Тэгэд одоо Мартин 8-ыг тохиолдуулаад цоцлсон сургалтандаа болон бусад бүх сургалтандаа хямдрал зарласан байгаа билээ. Та бүхэн сонирхчихвэл ур чадвар мэрэгжил сургалтын актем гэсэн Facebook пэйж рүү ороод уцаар нь залгаад мэдээлэл авах боломжтой. Ээж ингээ ажил гэж байнга завгүй. Тэгээ араас нь хүмүүс нэрээд үйлчлүүлэгч нэрээд айгу завгүй гэхгүй. Тэгээ би ингээд утас мцэн хариулаа, сошиал медиалын хариуцаад явдаг. Тэгээд бид хоёр юу суулцах завгүйсэн. Тэгээд энэ цаг авсан хүмүүсийн дундуур нь ингээд бид хоёр цаг орон дээр өвтөж байгаа. Сормосоо хийсэн. Тэгээд энэ хоорондоо бараг би цаг 30 минут хийсэн баха. Тэгээд сормоос хийж сурсных бас ээжтэй сормоос хийж өгч мөгөөд тэгээд гоё хамтдаа нэг цаг 30 минут сайхан ярилцаад цагийг өнгөрөөгөө дурсамж бүтээгээд зэмхэр сонирхолтой байсан. Дараа нь хэсэг амарч агаад кошлогуудаа ойж дуусгасан. Надад энэ цагаан өслөг материалтай кошлог маань яг нэг юм хурах шиг харагдаад байгаа. Хажууд нь би ингээд нүүр мөр зураад хатгамал хийгээд минийхэн сурах шиг болгочдсон билүү яа тийм.